Сайн байцгаана уу математикийн багш хүн баяр байна. За энэ одоо Cambridge-ийн A2A level төвчний 2022 оны paper 1-ийн 4-р бодлого. Бодлого маань яах ёстой вэ гэхээр энэхүү илэрхийллийг нэгтэй тэнцүү гэдгийг батална. За бид нар тэгвэл бага нэгж рүү шилжүүлэх хэлбэрчлэе. 2-ыг үрждэг нь синус төөддөг, үрждэг нь косинус төөдтэй болно. Синусын давхар үнцгийн томьёо. Үрждэг нь тангс төөдтэй гэдэг нь юу юм гэхээр 1-ийг хуваах нь тангс төөдтэй болно. За хасдаг нь үүнийг задлах юм бол за үүнийг би ашигтай авахд 2 ширхэг косинус квадрат альбагаас хасах нь 1 гэдгээр нь төөдтэй альбагаас хасах нь 1 гэдгээр задлая. За би үүнийг 1 гэж харуулах гэж байгаа. За үүнээс хэлбэрчлэх үйлдэл хийх юм бол 1-ийг хуваах нь тангс төөдтэй гэдэг бол косинус төөдтэй хуваах нь синус төөдтэй гэсэн үг. Тэгэхээр синус төөдтөнүүд маань хураагдах юм байна. Юу үлдэж байна вэ гэхээр 2-ыг үрждэг нь косинус квадрат төөдтэй болно. Хасдаг нь эндээс юу болох вэ гэхээр 2-ыг үрждэг нь косинус квадрат төөдтэй хасгаасыг нэмэх 1. За тэгэхээр эндээс юу болж байгаа энэ хоёр маань устдахаар тэнцүү 1 болж манай бодлого батлагдлаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.